Тэгэхээр энэ удаагийн видеон дээр Arifureta гэдэг аниме recap хийгээ хайж юу яач. Нэг юм болголоо. Тэгэхээр нэг хэсэг бүлэг хүмүүс агууд хамтдаа явж байгаа. Аниме гол төрүүлэх мань залууг ангааж амжаагүй байхад нь хит их carry дуулдаг гэж ичж байгаа. Тэндээсээ харсан болгоно амандаа хийгээд тэгээ том юм базаж мазаад гоё. За эхлэе. Нагумо Хажиме. Жирийн нэг классик ахлах сургуулийн гол дүрийн дуу хоор багтай хаа нэг бүлий дүүлчих гээд ялдаг талтай. Тэгэл байж байтал дүрм ёсороо гинэд ангаараа өөр ертөнцийн баатар болж очих ёстой байдаг ч мань залуу дээр харин скил өгөгдөл нь жоохон дутуу ороод ирдэг. Тэгэл мань нэр яг бас тарих толгойн сэрэг юм болохоор хүчээр биш юмаа гэхэд тарихаар бас худлаа үнэн багийнхныгаа суппорт хийгээд ангийнхныгаа тулааны бэлтгэл хийж байхад нь номын санд нь ороо суучих. За тэгэл нөгөө алдарт даанж जैन те. Гэхдээ энэ ертөнцид бол энийг эргүүлэг гэж дуудаад байгаа. Энэ эргүүлэг салаагаараа орж ирээд яг л сайхан дүрм ёсороо явж байтал тэр нэгэн ангийн даалдаг нь юм үзээгүй үлэнтэж байгаад ангаараа бүр доошо телепорт хийгээд тэгэл уламжлалт ёсоор давхар өсөх тусам дайснуудынх нь левел өснө. Тэгээ манайд ерөөсөө яах вэ ихүүгээс сандчиж байхад дарга нь ухарьяа гээл те. Манзалуу яг бас худлаа үнэн газар байгаа чулуу молоо юухан ихэн алхимдчихдэг шидмэд хийдэг юм болохоор хилэр болсон энэ Kaori гээд ангийнхаа сайхан сэтгэлтэй спорт ролтэй охиныг бас ангийнхныгаа скилээ ашиглаад коверлж байя. Та хэд илээ зүгтээд би араас чинь зүгтахаар та хэд намайг коверлно шүү. Окей гээл те. Манер коверлол бүх юм жин тан явж идэл балер дуракууд манзалуу каред болохоос цаашгүй ерөөсөө энд нь дуусах чигээд мань хүн лүү шид хийгээд тэгээд нөгөө шидэн лай болж оноод дайсантайгаа цог бүр гүнлөө унснаар одоо ер нь л бүхнийг ихлүүлэх учирч янцсантай. За тэгэл манер сэрээд харсан чинь нилээн гүн мэдхгүй давхартай гараад ирж байгаа. Жаахан эргэн тойрноо харуул нэг туулаа аштай мэрэгж харснаа. Уул нь бол чон чин туулаагаа гусдаг штеп. Гэхдээ энд бол эсэргээрээ туулаа чоныгоо идэж мэдээд. Тэгэл мань хүнийг дараагийн зуушаа болохоор эргэж хараад нүүрэн дээр нь тулж харж ирээл. Ее гэж эргээ харсан чи баав. Тэгэл өө ямар том яана гэж үзсэн чинь өнөө мө баава чинь туулайгаа нэг хазаж тавьснаа. Мань хүнийг харснаа ямар ч өвшөөлгүй гарыг нь тастаж яваад. Яг өөдөөс нь харж байгаад мань хүнийг бас өдөж байгаа. Мань хүн сүүлийн хүчээ ашиглан амь тэмцэж хоошоо нүг ухаж уртаа таглаж явсаар байгаад оюун ухаанаасаа тасраад өгчээ. Тэгэл сэрсэн чинь нүүрэн дээр нь шидэт болоор гараад ирэх юм гэн. Ариу ус ялгаруулдаг юм гэн хараал ирүүл зайлуулнаа гэн. Өвчин зовлон эмчилнэл гэн гомон сайхан ид юм а тий. Өнөөхөөсөө хэд балгаж аваад тэгэл нэг мань хүн амь орсон аштай босоод ирдэг. Сайхан сэтгэлтэй энэрэнгүй эгэлж ирийн хүүгээс өршөөлөх үед замдан саад хийсэн хэнийг ч ална гэдэг сэтгэлгээтэй болж эвдэрсэн байдаг юм а. Тэгэл ерөөсөө эндээс амьд мэд гараад дуракуудаас өшөөгөө аваад хаа нэгтээ очиж амар тайван амьдрий гэдэг зорилго тавиад эхлээд өлсөд цангаад байгаа асуудлаа шийтгэхэр шууд нөгөө чоноо өөрийнхөө нөхрөө дагуулж ирээд өөрхийн хийж байгаад хаа нэгтэр үн хид зоож аваад учир зүггүй шууд мүлжүүд ихэлсэн чинь шууд биеийн дотор нь ямар нэгэн юм болохоо байгаад шууд өөхөх сэхэх дээрээ тулдгийг. За одоо жоохон тайлбар явъя л да. Энэ ертөнцид нь хүн энэ араатнуудыг идэх юм бол скиллийг нь авч чадна. Гэхдээ хүний бие энэ араатнуудынхаа махыг шингээж чадахгүй өөхөх дээрээ тулддаг юм байна. Үгүй тулдагч гэж ер нь л өгдөг юм байна. Гэхдээ мань хүний хувьд бол энэ ариун ус нь ард нь байж таарад нөгөө чонныхоо махыг өөхөх шахам нэг мөө шингээгээд скиллийг нь эзэмшээ авсан байдаг. Үүнд нь төмөр ходоод гээд мангас иддэг ходоодны скил юм уу одоо нэг аян гаштай юм гаргаж маргадаг болоо эд юмсыг скандаж маскандад гоё. Тэгэл шууд скиллээрээ өнөө манхнуудаа күүклээл те. Олсон материалаараа бас яах вэ? Мань хүн чинь нөгөө номхныг нь биш номыг нь сурцсан хүн. Тэгээ тэр их мэдлэгээ ашиглаад хурхан гарбуу марбуу хийцэн. Тэгээд энэ нөгөө нэг аянгийн скиллийг ашиглаад хөөрхөн хүчтэй бууддаг бас гоё. Тэгээ өнөөхийгөө бас донор гэд нэрлэлчих нь. Бас армаад тахилхаа мартахгүй мань хүн чинь. Оо, сэрүүлээд байна. За чараа энэ оо. Оо. За. За болсон. Ямар сэрүүлэг. За саяныхыг катлчаарай. Тэгэл нөгөө туулагч нь буудаж унгаагаад шууд махыг нь зооглоод скиллийг нь аваатахнаа. Өнөөхөөсөө мэдээж тэр нүүрэн дээр нь дулдаг скилл буюу хурдан алхаа малхаа. Тэгэл энэ айгүй танил агаар дээр алхахдаг малхдаг. Санжи юм уу хайши. За одоо нөгөө гарыг нь өөдөөс нь харж иж ажилдаг баавга дээр очиод шууд гарыг нь зад буудаад өөрийнх нь гарыг хардаа гэж яагаад. Өнөөх нь ангааж амжаагүй байхад хедшот аваад тий эхний ангид дуустдаг юм.
Тэгэл тэндээсээ өнөө олсон юмнуудаараа бас хурган цүнх мөх угсраад юухан ийхэн хийгээд хідэн арьсаар нь хувцтайгаа бас болоогүй өнөө мө бааваа арьсаа дээр нь тогтсон байх жишээний. За тэгэл дээшээ яаж явахаа мэдэхгүй байгаад идэг. Чадхаараа доошооч болтгоо явъя гэд мэдээж замдаа ёстой юу өстэй таарч нэгийг нь ч үлдээлгүй идсэн байх юм байгаа. Энэ хооронд гадны ертөнцид Манзалогийн ангийнхан эргээд ирцэн. Нөгөө хаанда хажимээгээ алдчихлаа гэж зогсож байгаа. Тэгэл нэг болорт хүрсэн чинь шууд хүндрэлтний хурж үдсэн хамгийн гүн давхарт очсон. Тэгэл нөгөө нэг их л ач холбогдол өгж дуудсан баатруудаасаа нэгийг нь алдчихлаа. Үүнийг нууцл гэж байна. Тэгээд энэ хаан нь өнөө ангийнхнаа ч гэсэн хүлээн зөвшөөрчж байгаа нь энэ. За уг ертөнцид хүн чөтгөр хагас сунгуруу амар тайван бусаар аж төрдөг юм санжээ. Тэгээд дөрөв ёсоор хүн чөтгөр хоёр уучраа нэг л олж ихгүй даймаа ингээд явчихдгийг. За тэгээд тэр хагас хүн бол гоё. Тэгээд энэ мань хэдийг чөтгөрүүдээс хүмүүсийг хамгаал гэж дуудсан нь л ойлгомжтой. Энэ Кавариогоос бусд нь бол Манзалог угаасаа сууг скиллтэй юм чинь үгцэн гэж бодоод байгаа байхгүй юу? Гэхдээ энэ маань бас мань хүн ямар нэгэн армантик сэтгэлгээг тээдэг учраас амьд үлдсэн байх боломжтой гэж үзээд байгаа юм. За энэ хооронд манай хүн нэг том хаалганы үүдэнд хүрээд ирчдэг юм аа. Хаяад явалтаа сониучрхан орох гэж үзсэн чинь хажууд нь байгаа хоёр хөшөө дөрөв ёсоор ам орж байгаа. Мэдээж програмын дагуу мань хүн лөө дайрах нь бол ойлгомжтой. Гэхдээ манай хүн буутай учраас учрыг нь олоод тэгсгээд аргалчдаг. Гэхдээ бас жирийн нэг исакай анимын гол дүрийн мангаруудыг бодвол бас тарихтай байгаа зү манай хүн. Ямар нэг сохор азан найдахгүй сууг скиллтэйг мэдсэн бол шууд чадхаараа тарих толгоогоо хөгжүүлээд дараа нь өөртөө зэвсэг мөвсэг хийхдээ сэлэн бамбаа гэж тэнэгдэхгүй шидмэд ашиглаад болдог бол ууг нь буу хийжвэл амар баймаар та. Тэгээ мань хүн бол нэг зовхгүй байгаа зү. Нэг чадахгүй сэлэм хийгээл бэлтгэл хийгээш. Тэгээ яг хөө гөв тоолдог байсан болохоор хаашаа яаж буутахаа мэдж байгаа шүү дээ. Арай жоохон далиачлаа. Тэгэл манай хүн бас тарихтай юм болохоор тэр хаалгыг нь бол яаж нэх юм мэдээд байгаа. Тэгэл нэгэд орсон чинь нэг охин ингээд хамгаалуулсан байж байна. За энэ акшнд манд хүн хамгийн логиктой үйлдэл буюу хаяад явах гэсэн шийдвэрийг гаргадаг юм. Энэ аюултай газар ингээд хамгаалагдсан гэхээр аюултай лавтай гэж боддөг юм аа. Зөвлөдөө ууган зөв. Гэтэ ардаас нь би гимгүй бас надаас урвсан гэхээр чинь ижил зовлон амсан юм болохоор бас эргэж очиод судлаж аваад байжсэн чинь энэ гар мань хүн рүү харснаа чи хин бэ гээл. Манай хүн тэгэл яг өөрийнхөө нэрийг сайн уу би хажимэ гээл те. Чи хари юу вэ гээл хэлсэн чинь ардаас нь мань юу вэ зүгтгаас сэргийлэх зорилгоор үлдээсэн мангас аштай юм гарч ирээд мань хүний хэд зоогоотгноо. Тэгэл босч ирэл яадаг ч үсэн юу вэ тэгээ хоёлаа нийлээд өнөөхийг чинь бол пойлтод идээд эхлэх нь ойлгомжтой тийм үү. Тэгвэл дараа нь манай хоёр бас нэгэнтэйгээ арай илүү дотн танилцах зууртаа дундаасаа нэг юм амар том хар өнгөтэй буу гаргаад ирвэл яах вэ? Тэгэл миний энэ том хар буу өстой юу ч цоолно моолно гээл. За тэгэл яадаг ч байсан цаашаа илүү гүн явнаа. Манзалуу би энэ дангаараа танай ертөнцийг аврахаар ирээд бусадтай чигдээ чамтай таарад мараад гэсэн чинь юу вэ маань уярж муйрааш. Тэгэд нэг юм хөөрхөн динозаврууд мань хоёрыг аалгах гэж хөөгөөд хажуугаар нь юу вэ мань залуу боломжтой гарууд хөвчихлээ. Тэгээд динозавруудыг эндик заваарсан юм скиллээр удирдаад байсан юм байна. Юу дээр скиллээ оруулаад толгой дээр нь цэцэг хургаад удирдлагаа алдаад эхлэхээр нь тэгэл зүгээрээ намайг бууд гэхээр нь мань хүн хоромхон ч эргэлзэлгүй буудаад авдгийг. За тэгэл мэдээж нэлээд яваад ядарсан болохоор тэндээ хэсэг амрахтаа хоолунд юу хийх юм болгоод таслаа. Нэг сайхан өөртөө цэнэглэж аваад бүр амар гүн явсныхаа дараа эцэст нь боссын үүдэнд ирдэг юм аа. За тэгэл боссын өмнө нэрэл хамаг скиллээ хийлээ. Цохиож нэг үзлээ, цохиулж бас нэг үзлээ. Буудаж хүртэл үзлээ. Ховсцуулахаа бас мартахгүй те. Гүбэр үнсүүлээд хүртэл амжиж байх жишээ нэг. Мэдээж өнөө босоо арай баралгүй ингээд мань хүн нокроод юу юм жоохон хамгаалах гэж үзээ. За ингээд жижиг юу гэвэл бас арай биш те. Мань хажимаа ямар нэгэн нууц хүчээ нээсэн бололтой. Өнөө луг чи яадаг ч байсан босч ирээд нухчдгийг. Тэгэд энэ хоёр маань эцсийн хүчээ шавхсан юм болохоор хоёулаа ухаан алдаад унчихнаа. Гэхдээ одоо боссыг дийлсэн юм болохоор одоо шагналаа. Мань хоёр хоёулаа ухаан алдаад юу вэ төрүүлж ам ороод гин амилчдаг шээ. Ухаан ороод цаашаа явсан чинь ийм газар хүрээд ирсэн. Тэгээд ор байж байхаар нь чамаа хөвтүүлээд шархыг ч нэмчлээд өмдийг чинь тайлаа. Манзалуу тэгэл ямар газар ороод ирчээвгээл юу вэ тэгээ эргэн тойрноо үзүүл. Хааз нь өөрөөсөө нарны болон одны гээл гаргадаг гээл. Халуун ус мустай. За тэгэл номын саммаг. Үгүй тэгээ байшин байж идэг нь ч бас юу бтэ. Гэхдээ бас зарим өрөөг нь шидээр цааж илчиж. Манай хоёр энүүгээр тэрүүгээр явж нэг өрөөнд ороод ирсэн чинь нэг гар ингэ сууж байдгийг. Гээл өжсэн чинь шалан дээр нь маш сонин ачирхалтай юугаар зурсан бүүмэд их л сэжиг бүхий улаан шидийн тойрог маягийн байгаад байна. Мань хүн гол төр учраас голд нь ороод зогсох нь л ойлгомжтой тийм үү. Тэгэл дөрмийн дагуу шид идэвхжих акшнд өнөө гарчинд бас сэргэлэн баачка voice mail маягийн юм хийгээд үлдээчих. Тэгэд энд нь юу гэж байх юм бэ гэхлээр за энэ өхийг бол би хийсэн. Би бол эндээ өгсөн. Чи миний хийг давсан учраас миний хийг авч болно. Тэгээ би бол бурхныг тэрслэгч.
Тэгээ яагаад тэгснэ илүү дэлгэрэнгүй тайлбарлах гэжсэн чинь мань залуугийн ангийнхан нь өнөө газараа бэлтгэл хийгээд өнөө нэг бухаштай эмэг чинь арай ядан дийлж байгаа хэсэг дээр гараад ирдэг юм. За энэ яг тэгээ болно. Тэгээ өнөө шидийн тойрог нь үргэлжлүүлээд мань хүнд энэ арга яс болсон залуугийн хүчийг өвлүүлж хийж өгсөн юм байх уу. За тэгэл мань хүн энэ ертөнцид байгаа бусад ийм даанжин маягийн нүхнүүд рүү орж аялахаар болтгий. Тэгээ эндээ бэлтгэл хийх юм байх уу. Тэгээ мань хүн чинь нөгөө номын санд баах юм уншсан гэсэндээ тэгэл тэр уншсан мэдсэн юмнуудаа энэ тэндээс нь хийж туршиж үзээд баах юм болж байна. Гэхдээ нөө буу муу сум мум юу байдгийг нэмээд нөгөө арга ястай залуугийн хүчийг ашиглаад янз бүрийн юм хийж мэгээл. Өнөөрөө бас сэргэлэн баашка өөртөө гар хийцэн байдгийн байлээ. За тэгэл ер нь л бэлтгэл заа юу. Тэгээ одоо шууд UV-тэйгээ хамт усанд ороод шууд 2 сарын дараагийнх руу үсрэх юм байна. Тэгээ ингээ ерөнхийдөө бол гадаад ертөнц рүүгээ гарах учраа болоод гараад ирж байгаа. Арай гэж нэг юм агаар салхи амсгалах гээд гараад ирсэн чинь манайрыг нэг бүжин том толгой бүхий динзавар угтаж авч бүүн энэ. Динзавар бол мань залуу руу ойрлж морилж солиорж байгаа бууд болчдгийг. Тэгсэн энэ бүжин намайг ашиглаа. Энэ одоо юу бичсэн юм болоо. Манай гэрийг авраач гэд уйлж унжаад болдгоо. Маньхүү үгүй fuck you гэд явах гэсэн чинь мань юу гавтгай гэж байгаад алуулах гэж. За тэгээ ямар ч үсэн энэ бүжин буюу ши яг мөн гэрийнхнийг нь аврахаар болдгийг. Гэхдээ бүжин огтуут ч яг уу. Бүжин ах нар бас харахаар яах эвгүй юм бэлээ. За яах вэ? Тэг гэрт нь очиод тэнд нь шиягийн гэрийнхнийг дарамтанд амьдруулж байсан луу аштай юмнуудыг нь буудаж унгаагаад амар амгалан авчирж өгсөн байдгийн. Харин энд юу вэ шия 2 хэрв шия мань юу гэд ганцчлалгүй шарах өгч чадах юм бол өөрсдөө аваад явна гэсэн юм байх. Тэгээ тэр хооронд мань хүн энэ туулын хүмүүс цаашдаа хэрхэн өөрийнх нь хүчгүйгээр энэ хатуу ширүү ертөнцөд амьд үлдэх талаар зааж өгсөн байдаг юм аа. Шия хараа эцэст нь нэг юм юувыг шархтуулж хажимаа энэ хоёртай хамт явж болох зөвшөөрлийг аваатгчээ. Тэгээд нэг ийм газар ирээд дахиад мань хоёрын өмнө орсон шиг ийм эргүүлэг нүд рүү орохоор болоод тэгээд энэ нь Melody Rising гэдэг хүний эргүүлэг гинэ. Мань руу орж ирээд заг ялцуулъя гэж спидран хийчих гэсэн чинь явж ихэлсэн газараа эргээд иртгийн. Хажуугаар нь энэ Melody-ийн энэ дотроо ийм хоолоогоор юм яриад мань гурыг тэрүүлээд байж байхад ангийнх нь нэг юм тэнэг юм яриа сууж байна. Бараг 2-3 сарын өмнө мань хажимыг нөхрөө түлхэж унгаас нь одоо амьд байж магадгүй бид нарыг аварсан гэж. Гэхдээ одоо ямар ч учир байдгийн. Ийм боо. За тэр тийм байж. Манай гурав за ёстой тэрүүлдэг эргүүлэг байна да гэд явсаар арай гэж нэг юм боссын өрөө байж болохоор газар орж ирээд үзэж тарваа. Тэгсэн чинь цаана дахиад нэг том гар байж байна. Юу вэ гэж бэтэрч унгаагаал газартай нааж байгаад мань хажимээ зүрхэн тус газар нь нэг сайхан урт том хар юм зоож байгаад шие гарч ирээ. Тэгэл энэ балер Томас чинь чамд амжилт хүсье. Чи бол бурхны алуурчин бол хүн шүү мөн шүү гээл аюу сүртэй дуун дээр өгөж мөхөөл. 君の選択がきっとこの世界にとっての Тэгээд цаашаа яваад орсон чинь нөгөө Melody чинь WhatsApp нэгээс гэж зогсож байна. Тэгээ халуун дулаан харилцааны өмнө Шия өөрийнхөө балиар том алхаар мэдчилгээ өргөн барьж байгаа нь юм аа. За тэгээ мань гурав нөгөө эртний шид ингэсэн тэгсэн гээл яадаг ч байсан татах хүчний шид гэдэг юмтай болоод авч байгаа юм аа. Тэгээ нэг ийм шид өгчөөд болцсон яв гэдэг харин мань хүн уурлаад өнөөхийг чинь утгаар нь сэгсэрж гарнаа. Тэгээд ийм токсик харилцаатай хүмүүсийг ингээд бочкины ус татаж буй мэт энэ хэсэгт мань гурав голын ус руу яг л 3 том бүхэл баас шиг цугулж буйна энэ юм аа. Юу хажимын 2 оюун уухантайгаа бүрэн бүтэн гараад ирж байгаа. Шия нэг балиар цагаан загас хараад юу вэ? Ийм гоё загас байдгийм үү? Тэгээ хажимын маань яг муу хамтрагч байгаа ингээд хайхын ч бас хаашаа юм гээд тиймэл амьсгаа иллэг мэллэг хийгээд аварчих гээд бас үзээд байгаа юм. Ер нь бол ингээд гахад цацаад сэрэх ёстой тийм үү? Гэхдээ энэ удаа бол юу гахад цацах. Шууд хил ам гээл. За тэгээд мань гурав хар шин голын ирэг дээр нойтон жигээрээ хонолтой биш. Ойрхон тосгоны нэг буудал ороод хин гинтээ хідэн өрөөнд орох уу гэж хэрүүл болоод бас сонирхолтой тийм ээ. За одоо энэ Илвер Чан гэд өөрийгөө танилцуулаад байгаа ах хүү адал явдал хайгчдын бүлэгмээ өдөрдөгч юм байна. Мань гурваас ийм даалгаврыг хүлээн авна уу гэж санал болгодог юм. Гэхдээ мань хажимээ бол лайлаа гэж татгалзаж байгаа болтой байна. Тэгэд энэ даалгавар нь ерөөсөө л өмнө явсан дажгүй үзүүлэлттэй багийн дийлээгүй ямиг овоо гарууд гэдгээр алдартай болоод байгаа мань хэд яваад шалгаж үзээд болмоор бол зохицуулах явдал юм л да. Тэгээ яг бүлэгмээ ах хүү хэрвээ хизээ нэгэн өдөр асуудалд орвол аригчтай харах хэмжээ авч болох юм байна гэж.
Мань хажимын харин нэмэлтээр мань хиддээ статус карт буюу одоо өөрсдийнхөө хүчин чадал үзүүлэлтийг харах самбар өг гэсэн хүсэлтийг тавьж мөн хэрэгтэй үед нь нэмэлт хүч болоод алиа гэж байна. Үүгээр хэлэлцээр амжилттайгаар манайгаруу даалгаврыг хүлээн авч нэгэн будаа тарьдаг бяцхан тосгонд хүрэлцэн ирж буйгаар аним үргэлжлэх юм а. Тэгээд энэ тосгонд нь Манзалогийн ангийн хамт олон хөөрхий энэ ядуухан тосгоны байгаа бүхнийг нь шавхаж идсэн тухай галтгооны ахлах тоогооч мэдэгдэж байх яг л энэ торгон агшинд манер хамтрагчтайгаа дагуулад ороод ирж байгаа юм байна. Харин энэ Хатаяма Аико гэгдэд байгаа багш нь өөрийн шав болох Нагумо Хажимыг яаж ч бууралтаж гар хөлн тасарсан байсан миний шавгээ таниад авч байгаа юм. Багшигаа хамтрагчтайгаа тойруулж суулгаад сайхан хоол идчихийгээд яг сайхан чийлэрэд байж байтал энэ нэг хүлэг батрааштай юм энэ одоо юу юм уу гэгээд гүнийг тийм лайтай дүр байдаг та. Ямар ч анимед яг нэг тийм анимын буудад хайчхамсан гэдэг дүр байхгүй юу. Тэгээд энэ анимед миний дуртай ганц хоёр шалтгааны нэг бол ерөөсөө л дургу хүргээд байгаа нөхдүүдийг мань хажимээ бол ерөөсөө шууд буудад явчихдаг нь бас айгүй талархав шүү дээ тийм ээ. Мань шиа яг юу вэ хоёрыг бузар эсэргүү хагас хүмүүнгээ солиороод байхаар нь шууд тэгээд тэр өдрийнхөө оройн нь за орой ч ус арай биш юм а. Тэр өдрийнхөө шөнө нь багшийнхаа өрөөнд орой мэд багшаа гэж жуум болцоод ороод иртий. Мань багшийнхаа хөөрхий хөөе миний хөө тайван байгаарэ. Би багш чинь. Энд ерөнхийдөө мань хажимээ өөрийнхөө багшид Орсын эргүүлгийнхаа гүнээс юу олж мэдсэндээ хэлж өгдөг. Үүнд нь эрт цагт ерөөсөө хаасайгүй л дайн дайжинтай байж хүн аратан хагас хүн амьд амтан бүрл алалцаж байсан цаг үе юм гинэ. Яг л энэ эгзэгтэй эрен үед дайн гэдэг юмнаас залхсан хэсэг бүлэг хүмүүс гараад ирж байна. Тэд нар маань хүн төрлөختнийг хамгаалах гэж явж байхдаа бурхтын жинхэнэ хүслийг олоод мэдчихсэн юм гинэ. Бурхны хүсэл нь харин өөрсдөө зугаацуулахын тулд араатнуудыг хооронд нь алалцуулж байсан юм байх. Тэгээд дайнаас залхсан инх тайвныг эрэлхийлсэн хэд маань эсэргүүцэгч гэдэг нэр зүүж бурхт нь харин хүмүүст тэд бол дэлхийг сөнөөх дайснууд гэж итгүүлээд хүмүүс нь харин бурхттай үнэн сэтгэлээсээ итгээд өнөө хамгаалах гэсэн хэд рүүгээ өөрсдөө дайрж эргүүтээд өнөө хэд нь яах вэ тэгээд хамгаалж байсан хүмүүсийнхээ эсрэг дайрж чадалгүй нэг нэгээрээ алуулаад үлдсэн хэд нь нөгөө эргүүлэг гэдэг юм бүтээгээд тэндээ шалгуур сорилтуудыг давсан хүмүүст өөрсдийнхөө хүчийг өгөөд энэ түүхийг ярьж өгдөг юм байхаа. За тэгээд багш минь миний занд битгий саадуулаарай. Би ингэж явсаар байгаад гэртээ харна. Харин эцэст нь танд гэж хэлэхэд араа харж яваарай. Тэр намайг хавцлаас унгаасныг осол гэж яриад байгаа. Тим юм бол ерөөсөө байхгүй шүү. Яг миний ац руу онилж хийсэн шид байсан шүү. Ерөнхийдөө бол дундаасаа шүү гэж хэлээд гараад явсан байдгийн. Маргааш нь ангийнхан цугулчихсан хамт явъягээд дагахт нь "Түй мэ угаасаа та нар гүйцэхгүйгээд хийсэн моцикло гайхуулаад яг хаяад явах гэсэн чинь багш нь чихэн дээр нь чи яг юу болсныг багштай илүү дэлгэрэнгүй сайхан тайлбарлаадхаа гэхээр нь одоо тэхээстэй гээд нууц бүтээлүүдийнхээ нэг болох Hammer H1 Alpha гэж харж болохоор машин гаргаад ирж байгаа юм а. Тэрэндээ ангийнхныгаа болон сенсэгээ чихэж аваад замдаа гарч байгаа юм а. За тэгээ явж байгаа юм а. Тэгээ явсан. Нилээ явсан. Тэгж байгаад өнөө нэг дажгүй үзүүлэлттэй багийнхаа хувцас хэрэглэлийг нэг балиар том амтны мөрний хажуунаас олоод манай хүн мэдсэн юм шиг таамгаараа ийшээ гэж явж байгаад өнөө хайжсан хүмүүсийнхаа нэгийг амдаар нь олчихж байгаа юм. Тэгэл өнөөх нь ёстой өөхөх шахлаа тэнд луу байсан гэл. Тэгээ гараад ирсэн чинь нэрэл нэг балиар том хар луу гарч ирчээ дайраад унна. Луу гэд байгаад байлтай биш. Бас байлдаж байгаа юм. За тэгээд явж баг энэ тулаан л хамгийн тулаан гэж хэлж болохоор тулаан болсон байдгийг. Дарж авч байгаад нэр seriously тий үнэхээр дарж авч байгаад literally fucking хажуудаа байсан том хар төмрийг барьж авснаа өнөө луугийнхаа бүгсэн хэсэгт очиж зогсноо зоочвол яах вэ? Гэхдээ би гэж бас мэдрэл хүн байна. Ийм юм харчаад миний тархинд бүр tung 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 sa тэгээ бас болоогүй өнөөхөө эргүүлж мэргүүлээ. Тэгээ сая сонссноор чинь энэ луу эм луу болж таарчээ.
Тэгээ хөрхи гуйгаад байгаа юм л та. Наатаха аваатха. Би одоо яг хэвэндээ орох юм бол үхэх гээд байна. За би нөгөө юу боо. Тэгэхээр энэ бол Тио Кларос. Ерөө бид нэр энэ аура болон хэлбэр гайлбар, дуу хоолой, энэ ааш зам. Гэхдээ яг л азаа гэх бид бүхнийхээ хүндэтлэлийг хүлээсэн дээд цолыг өргөмжлөх нь зүйтэй байхаа. Тэгсэн чинь муу хажимэ банд манигчийг муухай харж байснаа хөлөөсөн чирээ хаашаа ч юм аваад явчихдаг юм. Банд гэжтэй. Манийг нэг хачингаар 30 жилийн дараа арай гэж нэг аятайхан чулуу болж хараад тухайн олж аваад нам шиг хурж ирээд илэв шит хийгээд удирдаад байсан гэж байна. Тэгээд тэр хачин баачкан айран босгож ирээд нөгөө манидын хоол иддэг тосгонлууд дайрах юм гинэ. Тэгсэн багшгаа манзалуугаас энэ босгож ирж байгаа айрмыг нь зохицуулаад өгөөч гэж. Маньхан багштай бас арай ийгдэг ханддаг юм болохоор за одоо тэгхээс тэгээд бүтэн айрамтай үзэхэр болсон байдаг юм аа. За тэгэд энэ бас айгу панаалтай. Нэг сүртэй хүмүүсээр хан босгуулаад шууд ухуулснаа гитлэр шиг урдан зогсож ялалт аль хэдийн биднийх болсон гэж том аашаад өнөөхөд нь сүрдэж омогшоод банзай гэд аним. Гэхдээ нэг гоё юм нь арми эсрэг машин ган барьж аваад шүршчигдэг нь бас айгу таалагдаад. Тэгжсэн сүүл рүү айгу панаалны релот хийгээл бэр гээл болчих юм дээр худлаа голдон мотоциклээ дайрч ороод дунд нь 2 револьвертэй ороод эргэж өнөө хэд нь айгаа зүгтэж байх нь сонирхолтой тийм ээ. Тэгээ айгүй эвгүй. Өнөө fucking хөөдөө өмссөн баачкан зүгээр чонтой ингээд зогсоод үйж идэг шүү. Тэгээ буудаад ихэсэн чинь айгаад айсандаа ухаан санаагаа алдаа. Тэгэнгүүт багшийнхаа өмнө үстэж авчирч байгаа. Үгүй бас яг яах гэж байгаа. Тэгээ ингээ байж байхад нь багш нь бас амаараа ухааруулъя гэд тонгоосон чинь шууд хүзүүгээр нь боож аваад энэ зүүнд хор байгаа шүү. Ойртвол зоон гэж зогсчлоо. Тэнгүүд мань хүн шулуухан юм болохоор буудаа шия урдуур ер нь яах гэж үсэрч ороод хоморгонд нь явчихж байгаа. Тэгээ багш нь ядж итл цаана хордоод эхэлсэн. Гэхдээ мань хүнд чинь нөгөө нэг алдарт ариун ус нь байгаад идэг штеп. Гэхдээ бас далимдуулцнаа. Зүгээр л уулгана үсттэй. Амандаа гусж байгаад бас санаатай. Тэгэл багш нь босч ирэл энийгээ бас имжилчихээ гэд гуйж байхад нь өнөөх нь балиар санаа гаргаж багшийнхаа сайхан сэтгэлийг ашиглан өөрийг нь болон ангийнхныгаа гусгах гэж байсныг менежмент нүднээс нь олж хараад буудчихж байгаа нь энэ юм аа. За тэгээд мань хэд буудаллаж аваад шия мань хажимэтэй болцох талаар ярангаа азаа ихчийг орон дээр хэвд. Азаа ихч маань төр нөрөөгөө амраах гэж хэвдэхдээ флашбэк тулж байгаа. Тэгэд энд нь юу болох вэ гэхлээр нөгөө нэг алдарт дайны үеэр манигчийн аав тунгуудахгүй өөд болохоос өмнө эгчид зарим нэг зүйлсийг захиж үлдээх нь энэ. Үүнд нь эртхэн хизээ нэгэн цагт санаа гэж сабак болсон нөхөр гарч ирээд бурхан буддагч нь хөөс тэмтэрнэ. Тэр болтол чи амьдрах ёстой шүү гэж хэлснийхэн дараа нь шууд цаг хугацааны үсрэлт хийж манзалуг ихч алс холоос мэдэрснээр манигч хажимыг зорин замдаа гарсныг мэдэж авч байгаа юм аа. За тэр тийм байж. Хажимаа маань ууг нь усан санд завэж. Тэрнээс өмнө яагаад болцсон явж байна вэ гэхлээр яг манер өөрөө шияд хэрвээ ингүүл тэгн маягийн амлалт өгсөн юм байна л та. Тэгээ яг хажимаа маань амлалтаа биелүүлэх журмаар шиятай аквариумд болцох болсон байдаг юм аа. Тэгээд энэ дээрээ нэг царайтай загас харснаа. Шияга хаяад өнөө загастайгаа хамаг амьдралаа яриад яваад өгөх нь. Тэгээ яг өнөө загсыг чинь миний хөвгшөө эндээс гармаар байна гэсэн чинь тэгж болдог бол ямар сайхан бай гэхлээр нь хотын захад урсдаг туул гол руу гаргаж өгдөг юм. За тэр яаж ирсэн эднэрийг тунгаан бодож оюун юугаа чилээж урсан өнгөрөх эрдэн алтан сайхан цаг хугацаагаа алдалгүй үргэлжлүүлэн та бүхнийгээ спойлдвал энэ загас саяны аквариум руу зөөгдөж байхад нэг лусын охин харсан гэдгээ манай хоёрт хэлсэн байг. Тэгэд шия болон хажимаа хоёр маань хотын гудмаар алхаж байтал хажимаа гинэт миний дор хүүхэд байна гэх учир бүтүүлэг өгүүлбэр хэлэх нь энэ юм аа. Тэгээ явж үнэхээр л доор нь таншаанд өнөө лусын хүүхэд нь байж байх юм гинэ. Гэхдээ хаан ч юм хүүхэд авчирснаа угаагаад хооллоод хатаагаад найзлаад ахтуу болоод зэстэ бүү мэдээ юу ч болсон байдаг юм байна. Тэгээ хаа очиж мань хүн чинь хүний хүүхдийг дур мэдэн урдын шиг дагуулж явуулгүй зүй ёсны үйлдэл буюу харуулуудад эцэг эхийг нолоод өгвэ гэж тушаагаад өөрийн зам мөрийг хөөж байгаа юм аа. Ерөөсө холдоогүй байж байхад нь ард нь өнөө лусын хүүхдэд тушаагаад өгдөг газар нь дэлбэрээд эхлэнгүүд юу ястаа гэд хүрээд ирсэн чинь мань хүнд хандсан дагуулж яваа туулан охиноо дагуулад хүрээ дээр ухааны захиав. За одоо ингээд хотын хууль бус боолын 8-ачид мань хүнтэй дайн зарлцгаж байгаа ёр нэнэ маань явдныхан. Менежмент өөрийн багийнхантайгаа нэгдэн өнөө боолын бүлэгмийнхнийг хаа байгаа газраас нь олж аваад нэгээр нь тонилгож байгаа нь энэ. Тэгж явсаар байгаад энэ Миу гэд лусын охиныг боолын дуудлага худалдаанд зарагдаж байх яг л энэ торгон агшинд супер баатар мэд орж ирээд өнөө мөн хідэн боолуудыг чинь нааш цааш болгодог дүүрсэн толгойг шалаар арай хэтрүүлчих шиг боллоо.
саяныхыг бас хасчаарай. Тэгээ Миюгээ тайзнаас суллаад шоронгоос биш тайзнаас сулалдаг шаа. Мань хүн өөрийн мангасын хүчнийхээ аль нэг скиллийг ашиглан хотын дээр гарч literally fucking агаар дээр зогсож байгаа. Мию буюу энэ лусын охин өнөө боолын 8-ын бүлэгмийн төв баазыг суйруулж байгаагаа галын наадам гэж хэлээд үзүүлсэн байдаг юм аа. Энэ аниме эпизод өнгөрөх тусмал мань хажимаа эвдрээд байх юм ба. За тэгээд манай хэд дайн зарласан дайснаа амжилттайгаар буулгаж авсны дараа бөөндө цуглаад энэ лусын охин буюу Миюг өөрсдийн урт удаан аялалдаа дагуулan явахаар болсноо ярилцж байсан чинь Мию нь мань хажимыг аава манай хүн зохиолын дагуу өөрийн адал явдлаар дүүрэн аяллыг Hammer H1 Alpha 6.6 литр Duramax V8 мотор машинда өөрийн хамтрагчдыг болон хайр төхөн Миютэйгээ халуун дулаан уур амьсгалд явсаар нэг ийм газар ирээд шууд хотын гилд буюу адал явдал хайгчдын бүлэгмээр ирээд өдөртөгчд нь нөгөө Чанг гэд шар үстэй нөхөр байсан да. Өмнө нь очсон гилдийн хамаг бүдүүн дараа гахах уу. Түүний явуулсан захааг мань залуу хүргэж ирсэн юм байна л та. Тэгсэн чинь Хажимегийн ангийн Эндо гэд нөхөр хаалга дайрж орж ирснэ. Чөтгөр гараад ирлээ туслаарай. Хоо Нагума андаа чи мөн үү гээл чигтэй юм байна. Тэгээ мань хүнийг тэр эргүүлгээс амьд гарсанд нь итгэж өгөхгүй байх агшинда давхар мань Хажимег тэр эргүүлгээс амьд мэд гараад ирэх хүчтэй гэдгийг нь бас ухаарж байгаа юм аа. Үгүй яг тусламж ирж ирсэн хүний хувьд гилдийнхаа дараах хүүтэй нийлж хагаад мань хүнийг ятгах чаддаг юм. Харин одоо ангийнх нь яаж яваад чөтгөр гэж хэлэгдээд байгаа юмтай таараад зөвхөн яагаад энэ Эндон тусламж ирээд явж байгаа талаар юм л да. Манай хэд амхандаа л Хажимаага хайж ирсэн юм уу та. Би л тэгэж ойлгоод байгаа. Тэгээ бүр доор 90 давхарт ирчгээд байхад энд нь амьд амьтаа хаалгаа. Ерөөсө хаасаагүй л мангасын цус дууж байгаа тийм. Мань хүний ангийнхан гайхаж байх энэ агшинд өнөө чөтгөр хийгдсэн учир битүүлэг бор ихч гар. Арай муухай хийгдсэн үдээ. Гэхдээ угаасаа харал та яаж чарсан хаанаас нь чарсан те color blind буюу одоо өнгөний сохирлгуулал тэг яг л сайхан шоколадан боо. Учир зүггүй мань хүний ангийн хамт олныг өөрсдөө нэгдгээд байна. Энэ хэд маань өөхөх гэж байж бүр дүрдээ орцсон. Өөрсдөө баатар гээд бүр үнэхээр итгэжчээ. Тэгэл бид хизээс чөтгөрийн талд орохгүй гээд тулалдаж эхлээд нилээд үзэж тарж хагаад байдал нэг л биш болоод байгааг энэ Яигаши Шизуку гээд энэ охин анзаараад assassin skillтэй Эндо гээд энэ баачгаг нэмэлт хүч дуудаа. Чамаас өөр хинч чадахгүй гээд коверлж өгөөд явуулсан байдаг юм аа. Тэгэд энэ Эндон амьсгаа даран гүйсээр салааны ахмад дээрээ туслаарэ гэд хүрээд ирсэн чинь өнөө борогч дагаад ирсэн байдгийн. Яг энэ үед салааны дарга нь Эндод чи бүр гадагшаа гараад тусламж дуудаа. Би амаараа гарцыг хамгаална. Гарсан даруйдаа гадаас нь эвд гисэн тушаал буулгасны дараа үгүй дарга би тэгж чадахгүй матахгүй гэж солиорлгүй. Тушаалыг дуулууртай маш сайн гүйцэтгэж тусламж дуудан хүрэлцэн ирээд байгаа нь энэ юм байна. Өнөө борогчс арай хийн амьд үлдсэн мань хэд салааныхаа даргаыг нүдэн дээрээ алдсны дараа тэднийг ахлаж яваа гэж хэлж болохоор энэ Гялцэл нөхөр овоо айтайхан дайрж ирээд өөрийн ээлдээ яг сайхан зоогоод авах гэж байснаа би хүн алж чадахгүй гэж солиороо нэг ийм юм болсон байдаг. Тэгэл за одоо ингээд ер нь жижирлээ дээ гэд ер нь сүрээ өгье гээл F5-д арах гэжсэн чинь Хажимэ маань таазын юу ч хүч хоолоод ороод ирнэ. Тэгэд энийг хартаа мань хүмүүс төрдөө орчижээ. За тэр яах вэ? Энд хүрэлцэн ирээд байгаа гол шалтгаануудын нэг бол энэ шоколадан энэ эмэгтэйг зохицуулах шүү дээ. Тэгээ мэдээж ангийн хамт олон гайхах нь л ойлгомжтой тийм үү? Гэхдээ юуны өмнө өнөө ангиараа үзэж тараад яаж чадаагүй дайсныг нь мань хүн literally fucking хурууныхаа үзүүрээр зохицуулаад тавьсан байдаг нь өөрөө айгүй сонинтэй. За тэгэд энэ бол хамаг бодлоныг ихлүүлсэн хэргийн эзэн. Тэр далиж ирээд мань хүнийг онсон шидийн эзэн. Тэгээ одоо ингээд өнөө алах гэж оролцсон сул дараа баачкан айгүй эвгүй нөхөр болоод хүрээд ирсэн байгаа болохоор баригдвал яана гэд дусаах нь холгүй. Нэмээд энэ бор ихч бидэнд өөрсдийг нь өдөрдөж байгаа бас нэгэн энэ эргүүлэг гэх зүйлсийг давсан хүн байдгийг хэлж өгөөд байжсэн чинь мань хүн дайсныг шууд гэдгийг дөрмөө таган эргэлзэх зүйлгүй цааш нь танилгоод өгөх нь энэ юм аа. За тэгэл одоо энэ Каорин ашгүйдээ амьд гарсан чинь яамаа да. Амлалтаа биелүүлж чадаагүй уучлаарай гээл. Энэ амлалт гэдэг нь аним эхлэх үед энэ охин буюу Каорин манзалууд чамайг even хамгаална гэсэн амлалтыг өгсөн байдаг. Тэр нь л юм байна. За тэгэл баахан уйлж малаад хүрээд ирэхээр мань хүн бас гайхаад юу вүлээ би ч н одоо тэрвэр хөлөө яах вүлээ гэд бас сонирхол юм болдгийн. Гэхдээ бас хэцүү байж тээ тий. Харагдах гэ тэрврээд авдаг. Ардаас 8 бол нүд хардаж сэрдээд унах бас яах вэ тий. Айгу хэцүү байгаа байхгүй. Тэгээд буцаж явахад нь мань залуу өнөө ягаад ч бараагүй дайсныг нь амархан зохицуулж чад байгаа штэ. Тэрэнд нь энэ Амоногава Коки гэгдээд байгаа баатар дүүхүү
Манзалог чи хүн алчлаа малчлаа гэж солиорж байгаад мань хүнд буудуулан гаалддаг. Гаднах ертөнцид эргээд гараад ирсэн чинь бүхэл бүтэн айран мань хэдийн ардаас орох гэж байж л дээ. Учир нь дийлдийн ахлагч ах хүү мань хүний хүч чадал жаахан эргэлдсэн юм байх. За одоо тэгэд энд бас халуухан сэтгэл хөдлөм үйл явдлууд бас болно. Тэгээ гарч ирээд эргүүлэгнийхээ үүдэн дээр энэ Каварын мань залууд бодож сандаг байсан юмнуудаа хэлж орхих нь энэ. あなたが好きです。 Тэгэл тэнд байгаа бүх хүмүүс yes. Мань хажимээ яах вэ? Шалиг амтан биш юм болохоор за уучлаарай. Надад арай олон надад аль хэдийн хайртай хүмүүс байна гэж татгалзах гэсэн боловч юу маань өөрөө өрсөлдөгчөө нэмье гэд Каварыг гэр бүлдээ нэгтгэхээр болж байгаа юм аа. Нэмээд энэ Каварын энэ Миючнийг хинийх нь юм бэ? Юу ааваа вэ? Аль нь ийм лусын тайгн багийн төрүүлсэн юм бэ? Тэр оройн энэ Яигаши Шизуку гэдэг байгаа. Энэ охин мань хүнд нөгөө сэлмийг нь босож өгөх гэж ирэхэд нь мань хүн өдий хүртэл тус болж дэмжиж өгсөнд баярлалаа гэд наад сэлмээ өөртөө үлдээж болно гэсэн зөвшөөрлийг өгөхийг нь мань хүний баруун зүүн гар харж байна. Ингээд жоохон сонио юм яриулах гэдэг юм байна. За. Тэгээ мань хүн ихнэр хүүхд хамтрагчтай машиндаа чихэж аваад аян замдаа гараад яг сайхан чийлэрж байхад нь Тэгээ уг анимын яг дууссан уу гэвэл бас үгүй. Season 1 дээр нэмээд 2 OVA буюу бонус анги гэж бол байгаад байгаа. Ер нь бол part 2 оруулахгүй гэсэн байгаад болохоор л чаддаг юм бол хүргээрэй л гэж хэлээ да. За уламжлалт ёсоор үнэлгээ ийм байдалтай гарсан байна. За тэгэд эцэст нь хэлэхэд аава